За амьдрах хурлаг бясалгалын төвөнд дэлхийд 35 жил Монголд үйл ажиллагаагаа явуулж эхлээд 20 гаруй жилийн нүрэг үзэж байна. За амьдрах хурлаг сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийн хамгийн том төрийн бас байгууллага нэг юм а. Энэхүү бясалгалын утга учир нь хүний үн цэнийг дахин сэргээснээр хүчирхийлэлгүй стрессгүй нийгмийг бүтээх алсын хараанд оршиж байдаг хэмээн холбогдох хүмүүс нь тайлбарладаг юм а. Хүн бүхэн амьдралынхаа туршид илүү их амжилт, аз жаргал, эрүүл саруул бий сэтгэлийн амар амгаланд хүрэхийн төлөө хүсч тэмүүлж явдаг. Тэгвэл стресс ядаргаанаас болж энэ бүх сайхан зүйлсийг мэдэрч амьдрч чаддгүй ч олонтаа. Өөрийн сүрэг сэтгэлийн хөдлөлийг барьж зөв өдөртөж сэтгэл санаагаа 50 байлгаж сурах нь амьдрах хурлын гол давуу тал юм хэмээн бусдад энэ зүйлийг түгээж буй багш нь инхүү ярьж байсан юм а. Амьдрах хурлын байгууллага нь өнөөдөр дэлхийд дахинд хөгжөөд 35 жил болж байна. Тэгээ 35 жилийн ойн баяр нь одоо энэ 3 сарын 11, 12, 13-нд энэтхэгийн дээлийн хотноо болох гэж байна. Тэгээ энэ дэлхийн 155 орноос одоо 3 сая 500 мянган хүн цуглах ийм одоо юутай байгаа. Тэгээд энэ их маш том баяр болж байна. Монголд бол хөгжөөд одоо 20 гаруй жил болж байна. Анх одоо 90-ад онд нэг багштай байсан бол өнөөдөр Монгол 200 гаруй багштай. Тэгээд Монголын ард түмэн бол амьдрах хурлын одоо курсыг хийж, энэ мэдлэгийг эзэмшиж, энэ дасгал техникийг хийснээр яаж ийм гэхээр маш олон хүмүүс эмгүүгээр ирүүлжих. Тэгээд өөрийнхөө сэтгэл санаанд байгаа одоо тав тухгүй байдлаас их амархан гарч чадах ийм одоо олон сайхан аргуудыг бол эзэмссэн байдаг. Тэгээд амьдрах хурлын энэ байгууллагын үр дүн бол өнөөдөр Монголд бол одоо маш их өндөр байгаа гэж би бод. Эрүүл саруул бие бэлдэр сэтгэлийн ядаргаагүй тайван амьдрахыг хүмүүрлэх хүсэж байгаа. За гэвч сүрэг сэтгэлийн хөдөлтөөгөө та өөрөө л тэмцэх шаардлага гардаг. Тэгвэл амьдрах хурлаг бясалгалын төвд явж эхэлснээрээ ямар ч төрлийн сэтгэлийн хөдлөлийг дэвчиж тайвшрах талтай хэмээн энэ урлагаар хичээлдэг хүмүүс нь ярьдаг юм. За 8 настай балчраас 80 настай буурлах хүртэл бүх хүмүүст нээлттэйгээс гадна шашин шүтлэг насгүйс хамаардаггүй нэг зүйл юм а. Амьдрах хурлагийн курс амьсгалын хэмнэл техник, за нөөц боломжийг бүрнээх, йог, бясалгал, хялбар стресс тайлах арга гээд амьдралыг тань бүхий л талаар өөрчлөх хэмээн ам бардам ярьдаг юм байлаа.